Сайн байцгаана уу хүмүүстээ. Гэрийн даалгаварт өгсөн үйлдлийн дарааллыг гүйцэтгэрэй гэсэн тоог багш нь харуулж байна. Хүүхдүүд маань их алдаа хийсэн байгаа учраас багш нь тайлбарлая. Эхлээд үйлдлийн дарааллыг тогтоогоорой хүүхдүүдээ. За хаалтан дотор байгаа үйлдэлийг нэгдүгээр тодорхой нь. За дараа нь хуваах үйлдэлээ хийгээрэй. За 3 дугаарт нь үржих үйлдэлийг гүйцэтгэн. 4 дугаарт нь 9103-аас хуваагаад гарсан эцсийн хариуг авсан шүү хүмүүстээ. За 5 дугаарт нь үржүүлээд гарсан хариугаа нэмээрэй. За эхний үйлдэлийг бүгдээрээ хамтаа гүйцэтгэцгээе. 8,835-аас 4,879-ийг асаа. За 5-аас 9-ийг хасаж болохгүй учраас 3 аравтаасаа 1 аравтыг зээллээ. 15-аас 9-ийг хасахдаа хурдан хасахын тулд 10-аас 9-ийг хасаад 1 5-ыг нэмэхээр 6 гарна. Одоо аравтын оронд 3 биш 2 байна. 2-оос 7-ыг хасаж болохгүй шүү дээ хүмүүстээ. Ингийн тулд мянгатын орноос 1 мянгатыг задлаа. 10 аравт 900 болно. 12-оос 7-ыг хасахаар 5 гарна. 900-аас 800-ыг хасахаар 100. Энэ 8,000 биш 7,000 үлдсэн шүү дээ. 7,000-аас 4,000-ыг хасахаар 3,000. Одоо бүгдээрээ хамтдаа 2 дугаар үйлдэлээ хий. 3,156-гаа 4-т хуваая хүмүүстээ. За 3 маань 4-т хуваагдахгүй учраас 31-ээр таслана. 31 4 хэдэн удаа багтах вэ хүмүүстээ? За 7-гаар өхөнэ. 4 7 28. Одоо үржүүлээд хасаараа хүмүүстээ. За 11-ээс 8-ыг хасахаар 3 үлдэн шүү дээ. За 5-аа болгаараа 35-ыг 4-т хуваахтаа. Зүйтэй 7-гаа 4-т 28 байсан юм чинь 4 8 32. Үржүүлээд хасаараа. За 5-аас 3-ыг хасахаар 2-ыг хасахаар 3 гарна шүү хүмүүстээ. Одоо 36. 36-ыг 4-т хуваахтаа. Зүйтэй 9-оор өхөнө. 4-ийн 36. За одоо багш нь 4-т хуваасан хариугаа энэ улаантаар зурсан эцсийн хариун дээрээ тавих гэж байна. 789 гарлаа. Одоо 3 дугаар үйлдэлээ гүйцэтгээрэй. 196-г 9-оор үржүүлээ хүмүүстээ. За 6-9 54. 4-ийг тавиад 5-ыг саналаа. 9-ийн 81 сансан 5-дагаа 86. 6-ыг тавиад 8-ыг саналаа. 91-ийн 9 сансан 8 нэмэхээр 17. 1764 гарна. За одоо бүгдээрээ 4-р үйлдэлээ харъя. 9103-аас хэдийг хасах вэ? За 9103-аас бид нар сая хасаад хуваасан 2 дугаар үйлдлийн эцсийн хариу 789 гарсан шүү дээ. 9103-аас 789-ийг хасаарай хүмүүстээ. За 3-аас 9-ийг хасч болохгүй учраас 100-ийн орноос 100-ыг задлаа. 11 9 аравт. 13-аас 9-ийг хасаад 4. 9-аас 8-ыг хасаад 1. За энд маань 1 биш тэг 100 байгаа. Тийм учраас 1000-ын орноос 1,000-ыг задлахаар 10 болох нэ хүмүүстээ. За 10-аас хасахаар 10-аас 7-ыг хасаад 3. За
Мянгатын оронд маань 9 биш 8 үлдсэн. 8314. За одоо хамгийн сүүлийнхэн үлдлийг гүйцэтгэе. 8314 дээр уржуулад гарсан хариугаа багш нь энэ дээр тавихаа мартсан байна. 196-г 9-оор уржуулад 1764 гарсан шүү дээ. За 1764-ийг нэмээ өгтүүдээ. За 4 дээр 4-ыг нэмэхээр 6 дээр 1-ийг нэмэхээр 7. 7 дээр 3-ыг нэмэхээр 10. Тгийг тавиад 1000-та санана. За 8 дээр 1-ийг нэмээд 9, сансан 1-ийг нэмээд 10,078 гардаг. За одоо эцсийн хариу бичээрэй өгтүүдээ. Эцсийн хариу маань 10,078 гарах нэ. За одоо хөдөлгөөний бодлогоноос хүүхдүүд маань 3 дугаар бодлогыг илүү андуурч батсан байгаа. Тэгэхээр багш нь одоо 3 дугаар бодлогыг тайлбарлая. За 3 дугаар бодлогоо уншаарай. 80 км/цагийн хурдтайгаар 4 цаг явжээ гэсэн. Тийм болохоор биднэрт мэдэгдэж байгаа зүйл нь хурд нь мэдэгдэж байна те. Хурд нь тэнцүү 80 км/цаг. За явсан хугацаа маань мэдэгдэж байгаа 2 цаг. За юуг олох вэ? Бүх нийт явсан замыг олъё хүүхдүүдээ. За бид нар замыг олохдоо S тэнцүү хурдыг хугацаагаар үржүүлнэ гэж заасан. Тийм болохоор бүгдээрээ 80 км/цагаар 2-оор үржүүлэх нэ. 2 цагаараа үржүүлэх нэ. За багш нь энэ цагийг нь андуурсан байна. 4 цаг юм биш. За 4 цаг гэж бичээрэй хүүхдүүдээ. Цагийг нь багш нь андуурчжээ. 4 цаг. За 4-8 32. За тэгээ тавилаа. 320 км замыг туулжээ. 402 км замыг туулсан байна. За багшийн бичлэгийг хараад алдаа засаарай.